таарлцсан өндөг болгон шуу болохгүй. Тийм учраас яг өндөгний тухай би инкваторныхаа өрөөр оруулаад яг жоохон зогсоход өндөг яаж сонгох вэ тийм ээ. Хамгийн гол юм бол одоо инкватор яаж сонгох угаас эхэлнэ. Инкватор гэдэг чинь дотор олон янз Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ч байна. Европын бусад орнуудад үйлдвэрлэсэн ч байна. Хятадд үйлдвэрлэсэн, Тайванд үйлдвэрлэсэн гэх мэтлэн олон янзын инкватор байдаг. Тэр дотроос хүмүүс инкватороо сонголтоо гоё зөв хийх хэрэгтэй. Энэ инкваторын гол зарчим бол өндөг бол энд тавир болгон тусдаа. Одоо энэ тавир болгон дээр одоо шилбэл нэг тавиуранд 50-аас 60 өндөг орно. Тэгээд эхний өндөг ингээд дүүрлээ. Эдгээр бол ажиллагаагүй. Энийг бол ингээд цахилгаан толгорчно. Ингээд энэ 12 вольт дээр ажиллана. Энэ бусад өндөгнүүд инкваторууд Орос инкватор яадаг вэхээр ингээд төмөрөн дээр ингээд түлхээд нааш цаашаа их огцон хөдөлж идэг. Зарим өндөгнүүд болохоор 45 градус өндгөө хоёр тишн ингээд налж хөдлөж идэг. Тэр ингээд бас тооцоо зарим буруу гарч болдгоо өндөгний одоо нарийн судас центр тасрах яг сайхан бүрэлдэсэн байж байгаад өндөг гэмтгэнтэй юутай байдаг. Энэ инкваторын гол онцлог бол одоо 360 градус өндгөө ингэж маш айжмаар эргүүлж идэг. Хүний нүдэнд бараг харагдахгүй, эргэж байгаа нь бараг харагдахгүй. Тэгээд өөртөө энэ инкватор болохоор өөрөө ингэж чигшил гаргагчтай. Энэ дотор чигшил дутлаа гэхээр гаднаасаа энэ ус бол ийшээ орно. Хүүр яг энэ усны төвшингийг яг байгаа байдалд барьж идэг. Тэгээд энэ инкватор болохоор тог тасрах эрсдлээс бол хамгаалагдсан. 12 вольт 220 вольтээр ажиллана. Тэгээд 12 220 вольтээр ажиллана. Маш битүүн цайтай, дулаан хадгалах гаднаас одоо хүүтэн жинтүүлэхгүй ч гэдэг юм нөгөө сэндвич маягийн юугаар хийсэн болохоор айгуу тийм найдвартай инкватор гэдэг юм инкватор. Тэгээд энэ инкваторыг өндгөө хамгийн гол нь өндөг яаж сонгох байгаас эхэлнэ. Одоо тухайн шуу одоо шуу болгон өөр онцлогтой. 45-аас 55 грамм жинтэй өндөг гаргадаг дахиавэ. 55-аас 65 граммын хооронд гаргадаг вэ. 80 грамм, 90 грамм ч гэдэг юм уу. Галууных бол 110 грамм хүртэл байдаг. Өндгөө бол одоо аль болох яг гоё зөв хэлбэртэй. Одоо тийм нэгдүгээр тийм өндөг сонгох хэрэгтэй. Өндгөө сонгосны дараа хамгийн гол юм бол өндөг хадгалах байдаг. Манайхан болохоор өндгийг нэг 7 хоног дотор л хадгалчихад дэгдэхэ болно гэсэн ойлголттой байдаг. Энэ өндгийг бол 8-аас нэмэх 8-аас нэг 15 градусын хооронд л хадгалах хэрэгтэй. Чигтэй, чигдэг мэглэгийг бас нэг дундчаар нэг 65-аас 70-тай чигшил мэгшлийн тохируулж өндгөө зөв хадгалвал өндөгний зөв хадгалалт байдаг. Тэгээд өндгөө шалгахдаа одоо өндгөөийг бол одоо ингээд заавал одоо ингээд харанхууд ч юм ингээд өөрсний гар утасныхаа ч юм ингээд гэрлийг асаагаад харанхууд бол энэ өндгөө ингээд гэрэлтүүлээд ингээд шалгацдаг. Тэгээ ингээд өндгөө гэрэлтүүлээд шалгахад энэ өндөгний хийний байрлал яг ороо дээрээ байна уу? Зарим нь хийний байрлал хажуу дээрээ ингээд дали байдаг ч юм уу тийм байрлалтай. Тэгэхээр өндөгнийхээ байрлалын хийний байрлалыг хамгийн түрүүнд одоо яг ороо дээрээ яаж байх ёстой гэдгийг хэлж хараад энэ өндгийг инкваторт хийх боломжтой юм аа гэдэг. Хичнээн үр тогтсон тогтоогоо бид нар мэдэхгүй ч гэсэн хийний байрлал зөв байх, өндөгний зөв хэлбэр, грамманда хүрж байгаа хэсэг те. Хоёрын хооронд грамманда хүрэхгүй жижиг өндгийг бол инкваторт хийгээд тэр бол олигтой дэгдэх болж чаддаг. Тэрэн дээр их сайн анхаарах.